Миний аура энергийн гэрэл ямар юм болоо, надаас ямар өнгө, ямар гэрэл ялгардсан болоо гэж маш их боддог, бас маш их асуудаг. Энэ нь үнэндээ маш энгийн зүйл байдаг байхгүй юу? Би энийг та нартай тайлбарлаж өгье гэж бодсон юм аа. Та өөрийнхөө аура энергийн гэрлийг мэдмээр байна уу, өнгийг мэдмээр байна уу гэх мэтлийн янз бүрийн мэдээллүүд гардаг. Үнэндээ тэр гэрэл өнгийг мэдхэд, харахад нэг чухал биш. Гол нь энэ гэрэл, энэ өнгө яагаад ингэж надаас ялгарч байгаа юм бэ гэдгийг мэдэх нь илүү чухал байхгүй юу? Хүн өөрийгөө юу гэж бодож, өөрийгөө юу гэж хүлээж авч, өөрийгөө яаж мэдэрдгийг шалтгаалаад хүний дотроос ялгардаг аура энергийн өнгө нь тодордог байхгүй юу? Гэрэл аура өнгө гэж хэлээд байгаа нь таныг биднийг гадуур хүрээлж байдаг энергийн гэрлийг хэлээд байгаамаа. Гаднаас биш, дотроос ялгарч байгаа. Танаас өөрөөс тань ялгардаг гэсэн үг. Тэгэхээр хүн өөрийгөө юу гэж боддгоо, хүн өөрийгөө хэр их таньж мэддэг байна, өөрийнхөө давуу талыг, сул талыг, чадж байгаа зүйлийг, чадахгүй байгаа бүх зүйлийг яг чин үнэнчээр ялгаж мэдээд, хараад, ойлгоод өөрийгөө бүрэн хүлээгээд авсан. Гүндээ өөрийнхөө дотоос сүнс мэдрэмжэндээ үнэхээр хайртай, өөрийгөө үнэхээр ойлгодог болсон хүний энергийн гэрэл оюуны өнгөдөр ялгардаг байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө жинхнээсээ уучлаад өршөөгөөд ойлгоцсон байна, өөрийгөө мэдэрч чадчихээн, өөртөөгөө ажиллаж чадчихээн, бусад бүхэн өөрт нь дургүй байсан ч яг голдоо өөрийгөө хинбэ гэдгээ мэддэг хүн хизээч бусдад гоё харагдах гэж явахыг хичээхэ болдог. Эсвэргээрээ би өөрөө ийм биш штэ, энэ хүний бодож байгаа шиг биш штэ гэдгээ мэддэг учраас маш гоё тийм тайван, амгалан гаднаас орж ирж байгаа шүмжлүүдийг ч нэг өөрлөгөө оруулахад болцсон байдаг. Тийм учраас дотоод мэдрэмж бодол өөрийгөө таньсан, хэр сайн таньсан бэ, хэр сайн ойлгосон бэ гэдгээс шалтгаалаад хүний энерги буюу аура энергийн өнгө нь оюуны өрдүүдээр ялгарч гинүү, эсвэл бүдгсээд уурчихсан байна уу гэдэг нь шалтгаалдаг байхгүй юу? За ингээд өөрийгөө нэлээд сайн ойлгоцсон, өөрийгөө дотроос нь гаднаас нь мэддэг, өөрийгөө бүрэн мэддэг хүмүүсээс оюуны хүрдний өнгөнүүд ялгардаг. Энэ нь бол ноонг, хайрын, өөрийгөө хайрлчихсан те, синхэр өнгө, өөрийгөө бүрэн ойлгочихсан, өөрийгөө алдаа дутагдлыг бүрэн уучлчихсан. Үзмийн ягаан өнгө, энэ нь бол өөрийгөө дотроос нь мэдэрч зүүн савинтайгаа холбогддог мөн цагаан өнгө. Өөрийгөө бүрэн таньж байгаа, ойлгож байгаа, өөртөөгөө харьцаж байгаа, өөрийнхөө алдаа дутагдлыг ч гэсэн олж хараад засаж залруулад өөрийгөө бүрэн хайрлчихсан хүмүүсээс гардаг өнгө байхгүй юу? Бусад мэдрэмжүүд нь өөрийгөө гомдоосон, өөрийгөө ойлгоогүй, өөрийгөө таньж ойлгох боломжийг өөртөө олгоогүйж би чаддгүй юм байна, би мэддгүй юм байна, би болдоггүй юм байна, би азгүй юм байна, эсвэл би нэг юм дотроо тэнд сайн хүн биш ч гэдэг юм уу те, өөрийгөө дандаа буруу таньж, буруу ойлгосноосоо болоод тэр бодлуудаас нь өөрөөс нь ялгардаг энерги нь суларчихсан, өнгө нь алдчихсан, хэлбэр нь өөрчлөгдчихсэн, мөн ингээд энерги нь хомигдчихсан байдаг. Энэ энерги нь хомигдохаар хүн өөрөө ирэхгүй айц, төгшөөр, мэдрэмжтэй ямар нэг юмнаас болгоомжлох мэдрэмж аваад байдаг. Айх тусам, болгоомжлох тусам амьдралын тойрог багасаад байдаг. Ямар нэг юм шууд зоригтой хийх хүчин суларчдаг, зоригтой өөрийгөө илэрхийлэх чадвар нь суларчдаг, оюуны хүрдүүд буюу хоолон хүрдэн дээр нь бөглөрөл, айц цугларсан учраас өөрийгөө хүнд ингээд ойлгомжтой, чөлөөтэй хэлж чадхаа болцсон байдаг. Тэгэхээр та нар маань хэрвээ өөрөөсөө та ингээд цайлган цагаахан гэрэл гэгээ өөрийнхөө аура энергийн өнгийг тодруулъя, гоё оюуны хүрдүүд, оюуны өнгөнүүдээр өөрийгөө хүрээлүүлъя гэж бодож байгаа бол өөрийгөө улам илүү ойлгох хэрэгтэй. Өөрийгөө юу гэж боддгоо анзаарах хэрэгтэй. Өдөр бүр өөрөөсөө яг одоо би өөрийгөө юу гэж бодож байна? Чадaltaй мэдрээд байгаа мó, чадaltaгүй мэдрээд байгаа мó гэх те. Өмнө нас би ямар байсан бэ гэдгээ байнга санджах хэрэгтэй. Хүүхэд дөнгөж дөрөө цав цагаан гэрлийн энергитэй байдаг байхгүй юу? Яагаад гэвэл хүүхдүүд өөрт нь өөрийгөө дүгнсэн төлөв байдгүй гэсэн үг. Өөрийгөө дүгнсэн төлөв байдгүйгээс болоод маш гой цавир цагаахан байдаг. Тэр төлөвийг гой гэрэл гэгээ болгож төлөвшүүлэх үү? Эсвэл тэр цав цагаахан ариухан гэрлийг муу муухай хав харахгүй гэрэл болгоод өөрийгөө хомхөө гэдэг нь өөртөөгөө хэр сайн ажиллаж чадаж, өөрийгөө хэр сайн сорж чадаж, өөрийгөө улам илүү хэр сайн хөгжүүлж чадчих байна мэ гэдгээс шалтгаалдаг. Хэрвээ та өөрийгөө сорж үзээд сорсон зүйл болгондоо чадж байгаадаа талархаж, чадахгүй байгаадаа суралцах хэрэгтэй юм байна гэдэг юм хөнгөн гой хүлээж авч чадах тусам өөрийн гэрэлтэй нь улам илүү хэнцгий хадгалагдчихдаг. Гинт нийгмээс таагүй үйлдэлүүд болдгоо, сэтгэл санаа гэмтдгээ, өөрөөсөө айдаг, өөрийгөө голдог, өөрийгөө гимшдэгтэй ямар нэгэн таагүй мэдрэмж бие сэтгэл дээр авсан хүмүүс ингээд өөрийгөө гоёор харахад хэцүү байдаг. Гэхдээ энэ зүйл ийм шалтгаанаар болсон юм аа. Ийм шалтгаанаар би өөрийгөө хамгаалж чадаагүй маа, хайрлж чадаагүй маа,
хөгжүүлж чадаагүй маа гэд хоншоо зөв өөртөө тайлбарлаад тухайн нөхцөл байдалд өнгөрсөн болсон үйл явдлыг өөртөө зүгээр тайлбарснаар ихний итгэлд ирдэг. Өөрийгөө улам илүү сайн таньж, олж, уудалж, ухаж өөртөө илүү сайн ажиллаарай гэдэг зүйлийг хэлмээрэн сануулмаараа ингээд та нартаа амжилт хүсье.